их одоо хүн дээр андуураад байгаа шүү дээ. Тийм шүү. Яа ч н ядуустаа бол их айхтар хаалга андуурдаг юм байлээ. Жохон буруу гарын мэтхэдүүдтэй бол жохон андуураад өөр тийшээ гүчээд бол харагдаад байгаа юм да. Тэгээд ах шиг байна. Хаадар эсвэл тэр үнтэй ном харыг уйсдаг хүний нөхөсөлж авч чадахгүй байна уу? Би болохоор бодохдоо тэр төр зуур аргацаагаал тэр том мундаг ном орч буюу гарч. Гэхдээ тэд нар ахаад тэр цаана тэр хийж байгаа үлийн хаврыг эдлэх хэрэгтэй байх. Эдэлдэг байх л гэж боддог шүү дээ. Тэгвэл тэр шүтдэг зүйл чинь тэр чигээр буруу зүйл байвал яах вэ? Тэгвэл та нарыг захирж, мунхруулж, их мэдлэлтэнд хэсэгхэн хэдэн баярчуудад боолыг болгож өгөх үүрэгтэй нэг хэлбэр байвал яах вэ? Бараг тийм юм болов. Үгээрээ тэгэл ард түмнээ мөрөрлөө. Одоогоор Монголынхын тэр шүүхийн байдлыг та нар мэднэ. Хүн аллаа алцхаад яаж ялдаггүй үлдчихэ. хүн зодлоо бидэн зоос өгөөд доромжлоод бас ялдаггүй тэгсэн. Саяхан нэг тийм яриа явагдсан үстэй. Нэг баян айлын хад уруулсан юм л дөө. Тэгчээс шүүгдсэн чинь явсараад өөрөө тэр баян айлын нохойг урсан болоод таслагдсан гэсэн шүү дээ. Энэ бол нэргээ биш. Энэ бол бутам шиг. Бутам шиг яг юм. Тийм л болоод арт цардаас хаад дээдсэн хүртэл явж явах ёстой. Хэрвээ баяд ноёдд нь ингэж үйлчлээд шудраг үйлчлэхгүй бол яах вэ? Ус биш болсон байна гэсэн үг. Одоо өмнөх Яван улс чинь ингэж л мөхсөн. Хит их шонол, хит их авилгал, хит их арын хаалга, шудраг бус байдлаасаа болж бослого өсөж гүрнээ алдсан шүү дээ. Шоналт хязгааргүй. Тэгэхээр хошигнол мэт боловч үнэндээ шудраг үнэн гэдэг зүйл нь хуулиндаа нарийн заагц байх ёстой. Энийг энгийн ардаас хаад дээдсэн хүртэл одоогийн төрийн эрх баригчид хүртэл ялгаагүй адилхан ягштал тэр хуулийн дагуу байх ёстой. Тэр хуулийг зөрчиж таахалцж байгаа бол түүнийг та нар бүгд нийлээд авсан ч болно. Тэр хууль нь гэж нэг салаа үзүүртэй хоёр үзүүртэй юм шиг гаргацсан. Тэгээд өөртөө хондол таашинчгүй хууль болохоор тийм сонин хууль гаргачаал тэргээ бариад. Төрөө улсаа засгаж тэр хүмүүсийг сонгосон. Тэгээд яагаад тэр хүмүүсээ буцаагаад буулгаж чаддаггүй юм бэ? Гал болгож чадахгүй л хамгийн одоо мэдгүй ямар учир шалтгаан юм. Авилга яг гол учир нь нэгдэж чадахгүй байгаа юм. Ганц нэг хэсэг үлгээрээ нэг тэмцэх гэж үзээл. Та нар нэгдэж чадж байгаа. За. Ийм худалч хулгайч хүмүүсийг сонгож чадчихна гэдэг чинь ард иргэднээс худалч хулгайч юм аа гэсэн үг. Тэрүүгээрээ нэгдээ сонгосон шүү дээ. Одоо өгд үсгийн нүдээр тэгж харагдана. Яг нэрнтэй бол яг тийм байх юм. Яг бодит амьдралдаар бол бас яг тийм байх. Доогоорон тэгээд нүд тараагаар нөхөхийн аваад тэгээд хамсаатан болоод нэгдээ тэгээд сонгочихж байгаа. Яг үнэ. Тэгэл тэд нар чинь нэг хулгайсан байцсан тэр югаараа буцаагаад нэг хөвшиг ч юм уу хүрдэж түгэж өгөнгөд бүгдээр адилхан нүгэлтэн болоод тийм шүү дээ. Тэгэл ерөөсөө
хартаарсан юм болж байгаа юм шүү. нөгөө нэг Аа, бажиг шиг юм болж тэгэхээр байгаа. яг үүлийн үр гэдэг чинь хаалга андуурах нэг шалтгаан та нар бас хуваалцсан учраас Хуваалцсан Харин учраас тийм. хүрэхгүй байгаа. бүгдээрээ тэгээд бачаад байгаа. Нэг бол бүр чинь гэсэн хуулийг Арга залтай. Тийм. Харин тийм яг нэг хуваалцах байхгүй мөнгө одоо ингээд нөгөө одоо энэ улс сонгуул болохоор ингээд айлуудаа мөнгө тараагаад ингээд явчихсан. Тэгсэн тэгээд Тэгээ нэг ажил руу ядуулсан архиудаг хүмүүстээ мөнгө өгöl төлөөсөө очдог. За хаваагүй тэгж ярил тэгээ араас ч 2 цагтаа явал алуулчих шүү дээ. За, За жоо амаа хэрэгтэй. За хаадлаа. Подкасттай хаяураар. Ингээд ач. Хамаагүй тэгэл улс төр гэдэг юм ярих бол тэгэл маргааш нь та нарыг өөрсдийн хууль засгийн хүмүүс нь өөрсдөө алчих шүү дээ. Тэгж чадхал Өвөө тэр уулийн үр дээр нэг юм асуулт байгаа даа. Нөгөө үүлээ хөста гэдэг тэр одоо бидний урдын төрөл тэгээд эцэг эхийн өвөө эмээч гэдэг юм уу тэр хүмүүсийн хийсэн үйл чим одоо уул усны орлол ч юм уу тэр бүх зүйл нь дараагийнхаа үеудаа дамжаад тэрийг эдэлж ярддаг гэсэн байд юм уу? Уг нь шинэ хүн төрж байгаа бол шинэ эрэл бий болж байгаа. Харин тэр уул уснасаа урвсан зүйлээрээ үр хүүхдээ өгч байгаа бол тэр дамжих боломжтой. Булгайн бохор юмараа үр хүүхдээ өсгсөн бол шүү дээ. Тэрнээс энэ хоёр шинээр ирж байгаа хүмүүс нь ямар нэгэн өвөг дээдсийн өрийг төлөх гэж ирдэггүй юм. Зөв. Тийм. Төрөний ярьдаг тас агаар нь болчихлоо шүү дээ. Тийм л. Тийм. Аа. Цааш нэрээд. Тэгээд өвөө нөгөө удам ургаа засах гээд удмын онгод өвгдөөцөд буугаад засах гээд буулаа гэдэг штеп. Тэгээд тэд нар байна одоо ингээд за тийм урдын одоо тийм байна. Тэрийг ингээд сайхан засаад одоо уул усанд нь очиж гуйдаг ч юм уу ингээд үйл мүлээ хийгээд засаад тэгээд дараад нь одоо чи одоо байгаа өрсөднээс зүв яваарай гэд ингээд явах нь тийм зүг үйл өмнө өвөө Засах гэдэг дээр л гол учраа юм шүү дээ. Ер нь лам буу ураг удамда ямар хандах хэрэгтэй юм бол одоо зөв шудраг байдлыг л одоо ойлгуулж хэлж засах чиглүүлж одоо жигдрүүлэх зөв тал руу нь одоо залж оруулах. засах биш засаглана гэсэн үг. Зан. Зан гэсэн ч үгс үү? Засаглан. Засаглана. Тэнгэрийн хатуу хуулийг удам ургийн нэг хүн сонгогдлоо. За. Тэгвэл тэр хатуу шудраг хуулийг баримтлана гэсэн үг. Ямар нэгэн байдлаар ураг удмынх нь элдв тийм буруу зөрүү хийлсэн бол яах вэ? Өмгөөлж хаацайлж янзлахыг хэлэхгүй. Харин ч хатуу хариуцлага дор бүрнээ тооцох ёстой гэсэн үг юм. Ингэж байж нөгөө ахын дүүс нь тэрнээс иш авч зөв зам руу чиглэж болно. Тэрнээс нэг удамд нь буу гарч ирлээ. За олон жилийн өмнө шүү дээ, нэг 14 5 жилийн өмнө Монголд ярил айл бүрт буу байла. Тэгсэн. Гэхдээ энэ дээр нэг том алдаа гаргасан. Айл бүрт бүрт Тэнгэрийн элчүүдийг илгээж өвдөө цэрэн засаглах гэж одоо шинэ ирэн цаг үед бэлтгэх гэж маш олноор заларж ирлээ. Гэтэл утгыг буруу ойлгосон. Сайн сурж таниагүйгээс болж ураг удмынхаа хамгал муу мухаа болгоныг нь аргалаад яваад байсан. Нөгөө хэдэн ч үргэлжлүүл элгийн бурууга хийгээл байсан. Энээс үүдэж маш олон онгод эдсүүдийн төлөвлөгөө бүтлгүүтэж улаач авч мордсон. Тухайн удмаас сонгогдсон шилэгдмэл нэгэн
яах ёстой байсан гэвэл шудраг ёсыг дор бүрний ураг удамдаа тогтоох ёстой байсан. Тэрнээс муу болгоныг хаацайлаад хүнд түлээгээд гол усын дахиад тэднэр нь болохоор муу юм хийгээл гайн дунахаараа тэр бөөл амаар аргалуулдаг үйл биш. Яллах ёстой бол ялын нүүр гэсэн зарчим. Тэр нь бүр чи өөрийнхөө ахын дүүсээр шудраг байж чадаагүй байж яаж төмөн олон дүүл хийх юм бэ? Энэ шалгуур дээр ихэнх нь унсан. Тиймээс олноор золорсон шигэ төлөлгөө бүтэлгүүдэж бүгд бүтсэн байгаа. Хэрвээ тэр төлөлгөө бүтээд ингээ бүгдээ сайхан яасан бол эдэд нэрээ сайхан болцсон байх гэж тийм үү? Та нар Тэнгэрийн зарилгийн дор байхад бэлэн болцсон байх ёстой. Тийм байсан биш тийм. Гэтэл энэ нь бас л шунал гэдэгтэй холбоотой. Тэгээд тэр алдар эрх мэдэл өнгө зоосноос болж нэг нэгэндээ ирэмблэх, нэг нэгэндээ өнгөр цагсуурах, зарим нэгнийг олзоо болгож за бүр хятадд байгаа үр монголчууд Оросын нутагт байгаа монгол гаралтнуудаа хүртэл улаас өнөр суулж мүлжиж эхэлсэн залилж хаан монголчууд байна тэнд очиж арилжаа 8 аятай засах зан үйл гэж мууг дэлгэрүүлэх үйлсийг их хийсэн. Ариуд нь тэдж өгцгээсэн. Зарим нь ч одоо хандлаа идээд нам гүм сууж байгаа биз. Онгодол өвдөө тэгж шунал болохгүй л ах. Улаас ч л буруу болохоор тийм буруу татгаар нь онгод нь одоо уурлаад улаач аваа явчихж байгаа юм. Нэгэн тийч илгээл өнөөх нь эд баялаг эрх мэдэл чунаад байгаа чи яах. Илүү гай тарихаас өмнө авч явна үстэй. Тэгэхгүй эд юмдаа шунаад нэр алдартай сахахаар юу болох вэ? Яг түн шигээ ирчмийн муу муухатай нөхцөж эхэлдэг. Тийм байна. Тэгэхээр тэр онгод нь тэр үлийг хийхгүй онгодоо бууцсан гэж худлаа хэлээд тэр улаач нь шуналтай өргөдөд хуурамч үлээгээд амшгүй тий. Муу зүйлтэй нийлцдэг гэсэн үг. Замиж муу үйл хийгээд муу юм яриад Тийм байна. Тэгвэл одоо цагт үнэхээр хүнийг засна гэж юу вэ? Засал гэж юу вэ гэдгийг энэ хүмүүс бас л ойлгоогүй. Тийм байна. Аны хэдэн зоос өгөн нэг бөөл амд нь очиод тэр болгоно аргал орчин. Тэгээд би дахиад гимээ үлдэх юм байна гэсэн үзэлтэй. Тиймээс жил болгон эсвэл зарим үед байнга ламбо хийсээ явдаг хүмүүс ч байна. Тэгээд та нарын хэлдгээр нүгэл ихтийн сүсэг их гэдэг хэлц гарч ирсэн шүү дээ. Буйна ламаар бузраа бөгөрч гэж үгүй байгаа. Гэхдээ энэ зүйлээс болж амжиргаа залгасан өрсүүд маш их бий. Юу хамаагүй хийж хэдэн зоосыг аваад тэр гай юуг нь яадгийн. Жохон өөрөн л үз надаа мөнгө хэрэгтэй байна гэдэг үзэлтэй энэ ч байна. Эсвэл муу зүйлтэй нөхцөж байгаа ч хамаагүй ходоодоо цадах хэрэгтэй гэдэг үт зөндөө байна. Нэг өсөр энэ бүх зүйл эмх журмаа алдаж утгаа алдсан гэсэн үг. Тэгэхээр ураг удмаа засах биш, засаглаж захирна. Буруу тийш нь бол бурууг нь ялал мэдвэл зөв бол түүнийг цаашаа ивэ дэмэн ингээл болоо. Нэгтэй хүмүүс өөрийнх нь чихэн таатай үг хэлсэнд л дуртай. Тийм. Тэрнээс буруу зөвийн талаар хэлцэхэд ууралдаг. Таагүй л. Бараг гэж ирэхгүй болцох гэдэг. За тэгээ хатуу ширүүн юмд ороогдоод ирвэл энэ боо хараачлаа гэж хэлдэг шүү дээ. Гэтэл өөрөө буруу зүйлээ хийгээд ялан ирж байгааг ойлгохгүй байна. Дандаа бусдыг буруутгадаг. Улаач маань энэ талаар хүмүүст ойлгуулах гээд одоо цөхөрж яваа. Ер нь ч тэгээд хүмүүстэйгээ уулзахгүй өгж байсан дээр үзээ.
нэгэнт үзэл санаа бүх юм нь муухарцсан буруу юмаа хийгээд аргалуулсан дахиад буруу юмаа хийх болно гэдэг хүмүүстэй юу ярих вүлээ дээ. Тийм байна. Хүн ч гэсэн өөрөө би яг эргэх оршихуудаа зөв юм хийж байна уу? Тэр дараатай буруу юм хийж байна уу гэдгээ ялгаж салгах ухаантай байх хэрэгтэй шүү дээ. Яггүй л миний гайд онцлаа. Одоо аргалж өг гэвэл энэ юу вэ? Тэр хүн толгойтой, ухаантай хүн биш вэ гэсэн үг. Бараг байгаад ч хэрэггүй. Тийм хүнийг тэнгэр ч хийхгүй. Ер нь тэгээд их гатаа одоо тэр санамсаргүй гинт хийсэн үйл гэж юусоо байхгүй. Ухамсарт хүн л одоо мөч атгам тутамдаа л ухамсартай байх гэсэн шаардлага тавьдаг юм шиг л шүү дээ тийм үү? Харин тийм байж л өмнө нь хүн улс тэрнээс ч өмнөхийг бас цойлж л байсан. Тэгэл ярих дуртай 800-ны өмнөх эзэнт гүрэн гэдэг чинь хүртэл ийм зарчмын дагуу л үүссэн. Бүх юм нь шударгуу байсан учраас. Хууль цаасан ч тавч тодорхой тэргээ бүх хүн мэддэг тийм байсан бодож байгаа. Одоо тэгэл хууль гаргаад байдаг мэддэг ч хүн бараг ховор. Тэгээ нөгөө гаргаж байгаа хууль нь ч гэсэн 2 салаатай. Тэгээ нөгөө хуулийн цоорхоо морхоч хүн нэг гаж байгаа юмнуудтай тэгэл өөрсдөө талд оруулаад ашиглацдаг. Та нараас зүгээр л асуухад хуулийн тийм заалт мэдхүү гэж асууна. Нөгөө талаас нь тийм бурхны тарин мэдхүү гэж асуугаад та нарт таринал мэднэ. Тэрнээс тийм хууль энтер гэдэг та нар тийм уншдаггүй. Одоогоор бол та нар юу уншдаггүй л сүнсний гэгээр л за тэгээд орд зурхай гарсан үдийн үс засуулах юу энтер ч үлээ. За тэгээд ол зомог дууддаг тарин домын үглэл мэдэх байх. Яг юм шүү. Яг тэгж. Тэгэл хэлээд юм шүү дээ. Өөрсдөө оюун санаа ухамсар чинь бэлэн болсон цагт л тэр ивэл хайр инрэл гэдэг чинь ирнэ. Шууд л өөрөө хэрж ирэх юм биш. Эсвэл тэр бурхан нүгөөгээд, эсвэл онгод дээдс нүгөөгээд та нарыг юмтай болгоно гэж байхгүй. Эхлээд чамд учрна байх гэсэн. Тэ бусдад эргээр нөлөөлдөг хүн үү? Эсвэл муугаар аж төрөөс сурсан уу гэдгээ эхлээд тооцоол. Тэгж чадаж гэмэн л. Би ийм хүн юм учраас энийгээ засаад арай муу зангаа засаад твчээд зөв тал руу шилжиж гэдэг ч юм уу болно. Дор үрнээр л та нар ухаалаг зарчимч худраг болоод эхлэх юм бол доод төвснөөс дунд төвшин. За тэрнээс дээшлээд төр улсыг барих хүмүүс ч хүртэл шудраг зарчимч хүмүүс үүсэх болно. Тэрнээс дээрээс нь бүгдийг нэргэж дуусглаа гэдэг доороосоо болоод дунд хэсгүүд нь яг суурь нь учраас дахиад сонолтой өнгөсөн дуртай хүмүүс гаргадаг. Яг тийм. Одоо энэ төр улсыг засж байгаа хүмүүсийг та нар сонгосон. За буулгалаа гэж бодъё. Тэгэхэд үе шатлал нь дахиад дундаасаа дахиад идэж уулахыг гаргаал юм. Ямар ч ялгаагүй. Тэгэхээр гол арга нь бол та нар өөрсдөө зөв эерэг шудраг үннийг нэгтгэдэг байх ёстой. Тэрнээс миний гай зовлон юм байна. Манай ураг удмын үүлийн гай юм байна. Би ингэж явах төөрөг заяатай юм байна гэж байгуул чи зэнэ муухарсан байна. Чи тэгж бодохоос л чиний бодож сэтгэх бүх юм хаалттай болох шүү дээ. Чи ерөөс бууж өгч байна л гэсэн үг. Тэгэхээр хүн төрсөн бол эцэг эхийн өрийг өвж төрдөггүй. Харин тэр хулгайлж идэж уусан зүйлийн муу муухайг нь эд хэрэглэл ховцох онор тэр болгоноор тэжээгдэн өсөөд давхар өөрөө муу зүйлсийг хэрэгжүүлж байгаа бол
Чи тэр төлөөсийн төлхөл болно гэсэн үг. Тэрнээс тэр хаалгуудаа андуурахгүй дэ бас байх нэ. Энэ хорвоогийн юм болгон үнэгүй байдаг юм шүү дээ. Боруугаар хэрэглэвэл төлбөр нь өндөр. Эргээр нь дасан загцоод гай болохгүй аж төрвөл ивэл нь өндөр. Тийм л ертөнцид аж төрж байна да. Тэгээ одоо хинэн ярих дутуу байлаа. За тэгвэл үүлийн үр гэдгээр нь ойлгов. Тав. Үүлийн үрч гэдэг өөрч гэдэг. Үүлийн үр хэрэг сайн үр. Бишээ. Тэр үгэн дээр нь ажиллаад байна. Үр тэр. Үр. За үүлийн үрийн талаар өөр асуулт явуулаа. Ярилцах зүйл. Өөр хоёр ялгаатай юу? Чи сайн үрт хариул сайн л юм ургана. Энэ үр гэдэг нь бол чи газарт хогийн ургамал тарилаа. Нэг үрийн суулгалаа. Тэгвэл тэр яах вэ? Цэцэг болж ургах уу? Тэгээ. Өөр чи ямар нэгэн байдлаар хин нэгний гомдож, эргэн тойрондоо нэхэл дагуултай мийж байгаа бол чи өрөнд орж байна гэсэн үг шүү дээ. Энийг яах ёстой? Барагдуулах ёстой. Тэр нэхэмжилж байгаа үр төлөөстэй гомдолтой гэх зүйлийг тайлбарлах ёстой учраас чи өрөнд орж байна гэсэн үг. За бараг ойлгосон баг. Тэглээ. За дараа. Яриад байлаа. Тэр тайлбарлахын тулд өвөө заавал тэр хүнтэй нь очиж уулзаж тайлбарлах ёстой юу? Алсаас зайнаас ингээд бодлороо тайлбарлах уу? Болохгүй. Хүн тэрийг ухаардаг юм шүү дээ. Ухаараа тэгж уулзах нэг өөр. Ухаарахгүй цаанаа байж үл юм бодлоор цайруулах тийм байхгүй. Тэр цаатлын хүн мартчихсан гомдоогүй бол тэр бол өөр биш те. Өвгд эцүүд нь мартаагүй байх уу? Оо бас цааш шүү дээ. Нэрээ тийм. Гарч явж чингүүд зуусгаа. Тэрийг яаж цайруулах вэ? Яна. Та нар ч зүгээр махан биетэй биш шүү дээ. Давхар сүнстэй хүмүүс. Махан бие их нэг өөр. Гэтэл сүнснийх нь бас л цаагуур нь зохицуулдаг хатуу хууль цааз гэж бий. Тэр хүнээ одоо олохгүй бол яах вэ? Өвгд эцтэй шууд холбогдно гэж яах вэ? Чи холбогдол үзэхгүй. Шууд доцхгүй өвгийнхаа хэрэггийг аваад нэг. Би нөгөө тэрийг гомдоод тэр хүнээ танихгүй байгаамаа гэхдээ над гомдолтой юм байвал наашаа ороод ирэх гэсэн юм шүү дээ. Тэнгуутл толгой дондор нэг дисэх байлгүй дээ. Боломжгүй гэсэн үг. Ягаад гэвэл ийм дуу чимээнээр тусгай бэлтгэгдсэн биш л бол юу ч хамаагүй орж гарч уулдаг. За яхаа тэр хүнээс уучлахгүй дгумахад дараад нь өөр одоо сайн үйлмэл хийгээ тэргээ ингээд жиндлүүлээд дэнслүүлээд дарж болох уу? Одоо тэрний гомдоосон зүйлийг өөр нэгээр цайруулж болох уу гэж үү? Тий одоо өөр одоо сайн үйл зөндөө хийхэд ингээд тэр ингээд дэнсэнд нэгээ тэр дарагдах уу? Цайрахгүй. Ямар хэцүү юм бэ тэр чинь. Тэрнийг чинь тусдаа. Чиний нөгөө хүмүүст хийсэн зүйл чинь тусдаа.
Тэгэхээр цайрна гэж байдгүй. Ерөөсөө байхгүй юм тий. Маш ихээр сайн зүйл хийсэн ч буруу зүйлийг чинь заавал дэнсэлтгэл болно гаргаж ирнэ. Ягаад чи энийг шийдээг юм бэ гэдгийг шалгах болно. Гүй би оронд нь тийм хийсэн шүү дээ гэдэг. Ингээд нэмэргүй байх нэ. Тийм байна. Одоо энэ зарим хүмүүст өглөг өгдөг шүү дээ. Баян хүмүүс ч гэсэн. Зарим нэг алт юм хом ухдаг өрсөд ихэд сургууль цэцэрлэг барьж өгдөг гэж байгаа. Тэгэхээр энэ цайрах уу? Цайрахгүй юм байна л та. Амхандаа цайруулж байгаа л гэж бодож байгаа. Тэгж чинь дүйд бодох. Гэхдээ яг үнэндээ Цайрахгүй юу? тэдэн хүнийг баярлуулсан байсан ч тэр гомдлын төлөөсийг цайлгасан гэсэн бас биш юм. Боломжгүй. Заавал төлөөлнө. Ямар нэг юм заавал төлсөн төлөх юм. Заавал тэр хүндээ очиж л төлөх юм байна. Тийм ээ. Тэрнээс сэтгэхгүйгээр бол болохгүй. Тийм учраас л иргэн тойрондоо хэн нэгний гомдоод эргэх хорсгуудаа гайвуулж битгий амьдраа гэж л энгийн зүйл хэлээд байгаа юм шүү дээ. Тэгэл болоо. Тийм үйлдэлтэй хянамжтай хүн яах вэ? Яарсан нэмч нэг өөртөө гайвуулахгүй юм байна. Тийм ээ. Одоо өмнөхөл ч одоо дүүрчтэй. Дүүрчч биш юм байна. Үүгээрээ тэнгэр шүтлэг болоод одоо энэ шүтээд байгаа өөр шашнуулын арга барил хоёр тис өөр байдаг байх. Тийм байна. Тэнгэр шүтлэх нь маш шударгуу бөгөөд хайр гэсэн байдаг. Харин одоо та нарын зон олноороо шүтдэг шүтлэг шашин чинь бол яах вэ? Нэгийг нөгөөгөр цайруулчих юм чинь гэсэн нэг тийм хулчин залхай. Ястаа нэг арын хаалга нийлгэж үзэндээ. Тэрэндээ маш сайн мохорсон. Одоо ярьж хэлж байгаа юмнууд нь өөр нэг хүүхчиг болцсон ч гэх юм уу. Өөг мэрэндээ өөр ингээд цайхан ингээд угаагаад ингээд бэлтцсэн байх юм шүү дээ. Ухаан санаагч нь. Олон Монгол хүнтэй яриад байгаа. Тэгсэн ирнэ оюун санаа нь шал өөр шашны шал өөр үндэстний үр хойч юм шиг л ярьдаг шүү дээ. Бид нар тэрийг өөрсдөө ч мэдэхгүй. Та нар тэрийг ойлгохгүй. Би Монголоо л яг Монгол юм уу гэдээ ярихаар нэг тийм цастай уулахай эсвэл урд тал руугаа л явчихад байгаа юм да. Тийм байна уу? Шүгрээ. Тэгэхээр оюун санаа ухамсарыг чинь бас юу өдөрдөж байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй. За. За. Ярдгөө өрсөлдөг яс чинь бас таавал бас сандраа байна. Сараад надад гайгүй очихоо хөө. Бидний өдөр жоохон сандраа бас жоохон. Жаахан яагаад Жоохон сандраад.